Хуульч шууха Монгол улсын бүрэн эрхт байдал, бэлэг тэмдгийн талаар танилцуулж байна. Монгол улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улс мөн. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний ив нэгдлийг хангах, хуульд эдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. Монгол улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно. Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал улсын хил халтшгүй дархан байна. Монгол улсын хилийг хуулиар баттгана. Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно. Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндслэлээр хязгаарлаж болно. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна. Монгол улсад газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна. Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санг төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялагийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөлийн талаар мэдэх хэрэгтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Бэлчээр нийтийн эдлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүйгээр бусдад эзэмшүүлэх ашиглуулахыг хориглоно. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олгууртайгаар газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалалт, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно. Төрөөс гадаадын иргэн хуулийн этгээд харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан бусад болцол журмаар ашиглуулж болно. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна. Иргэний төрөөсөн оюуны үнэт зүйл бол зохиогчийн өмч, Монгол улсын үндэсний баялаг мөн. Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн. Хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөх, их хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө. Монгол улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дэдлэнэ. Төрийн байгууллага шашны, цөм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй. Төрч цөм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна. Монгол улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зарчмыг баримталж, энхийг эрхэмлсэн гадаад бодлого явуулна. Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. Монгол улсын олон улсын гэрээнд сойрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ. Монгол улс үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй. Их орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн. Монгол улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц зохион байгуулалт, түүнд албахаах журмыг хуулиар тогтооно. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлх туг, далбаа тамга дуулал мөн. Төрийн сүлх туг, далбаа дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, ив нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хийгээр хөвөлсөн мөнх тэнгэрийг бэлгэцэн дугараг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал цог хиймэрийг илтгэсэн алтан соёмб эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнан хэсэгт эрт идвэ ирээдүй 3 цагийг бэлгэцэн хүслийг хангах чандман эрдэнэ доод хэсэгт их газрыг төлөөсөн ногоон өнгийн уулан хий ашид дэвчхийн үлзий хотог орсон хүрдийг тус тус дүрслэнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлдсэн байна. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт их цагаан туг нь Монгол улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн. Монгол улсын төрийн далбаа нь улаан хөх улаан хосолсон мөнгөтэй байна. Далбааны 3 хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмб байрлуулна. Далбааны өргөн урт нь нэгийг харьцах нь 2 байна. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй голдоо төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол улс гэсэн бичээстэй арслангийн дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол улсын ерөнхийлөгч барина. Төрийн бэлэг тэмдгийг дээдлэн хэрэглэх журам төрийн дуулын үг аяыг хуулиар баттгана. Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот мөн. Монгол улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хуульч шууха Монгол улсын бүрэн эрхт байдал, бэлэг тэмдгийн талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт үндсэн хуулийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.